Сүүлийн үед хэд хэдэн компани биткойн нөөцлөх стратеги хэрэгжүүлж биткойн худалдаа авахд гол анхаарлаа хандуулж байгаа нь ажиглагдсан. Гэхдээ үүнийг хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх өсгөх зорилгоор биткойныг хөрөнгө оруулалтын багцтаа нэмсэн компаниудаас ялгах нь чухал. Зах зээл дээр энэ бол хоёр ялгаатай ойлголт. Тухайн компани биткойны нөөц зах зээл дээр ямар үнэлгээтэй байх нь чухал. Тиймээс биткойнд хөрөнгө оруулдаг компаниудын хувьд зах зээл нь хэд хэдэн хэмжүүрээр ялгаатай байгааг харж болно. Энэ хүрээнд нэгдүгээрт биткойныг хэрхэн эзэмшиж байгаа нь чухал. Өөрийн хэрэгсэл ашигласан уу, хувьцаагаа зарсан уу, мөн компани үр төлбөр ямар байна вэ? Мөн тухайн компани брэнд менежментийн багт итгэх итгэл чухал гэдгийг анзаарсан. Мөн салбар төлөвшгийн хэрээр зах зээлийн мөчлөг бүрт өгөөж өгдөг биткойны бизнестэй болох нь үн цэнтэй болно гэж бодож байна. Сонирхолтой юм. Учир нь ханшийн хөдөлгөөнөөс харахад энэ зах зээл нэлээд докторгүй байдаг шүү дээ. Энэ нь биткойны талаар танд ямар ойлголт өгч байна вэ? Америк нэгдсэн улсын засгийн газар биткойны нөөцтэй болсон. Тэгэхээр биткойны ханш урт хугацаанд ямар байх төсөөлттэй байна вэ? Энэ бол биткойны зах зээлийн төлөвшил сайн байна гэсэн үг. Биткойныг нэвтрүүлж биржээр арилжаалагддаг биткойны сангуудын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрснөөр Wall Street-ийн хөрөнгө оруулагчид биткойныг хөрөнгө оруулалтын багцтай оруулах ёстой хөрөнгө бөгөөд бусад криптовалютаас ялгаатай гэсэн ойлголт өгсөн гэж болно. Одоо биткойны зах зээл хөгжөлтөд зэрэгцэн биткойноор нөөц бүрдүүлэх стратеги мөн адил хөгжиж байна. Мэдээж хэрэг энэ бол шинэ зүйл. Гэхдээ олон тоглогч орж ирснээр бид зах зээл энэ стратегийг хэрхэн үнэлж хүлээж авч байгааг ойлгож эхэлж байна.